2024-өөс 2025 онд тойрогтой хийсэн ажлын тайлан. Сагсан бөмбөгийн 343 U23 ангиллын дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Монгол зохиогдохоос өмнө Сүхбаатар дүүргийнхээ 10 байршилд 343 сагсан бөмбөгийн талбай хийлгэхээр ажиллаж Монгол улсын 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан. Монгол тамирчид энэ спортоор Сүхбаатар дүүрэгтээ Сүхбаатар дүүргийн талбай дээр өндөр амжилт үзүүлсэн нь уг санаачлага ирээдүйтэй байсныг харуулгын зэрэгцээ эх орныхоо нэрийг цаашид өндөрт гаргах спортын нэгэн том салбар болох нь тодорхой байна. Сүхбаатар дүүргийн 1-р хороо 59 гээ байр, Сүхбаатар дүүргийн 16-р хороо бэлхийн 33-ын 7-р гудамж, Сүхбаатар дүүргийн 10-р хороо 23-26-р байр, Сүхбаатар дүүргийн 10-р хороо 23-24-р байр, Сүхбаатар дүүргийн 2-р хороо 31-р сургууль, Сүхбаатар дүүргийн 8-р хороо 2-3-р байр, Сүхбаатар дүүргийн 1-р хороо 220 мянгат 1-2-р байр, Сүхбаатар дүүргийн 6-р хороо урлан бүтээгдэхүүн, Сүхбаатар дүүргийн 4-р хороо 69-р байр, Сүхбаатар дүүргийн 5-р хороо 4-р байр. 100 айлд 900 айлын дахин барилгачлалтын төсөл бүрэн хэрэгжих шатандаа орлоо. Дахин барилгажих төлөвлөлтөнд хамрагдсанаас хойш ажил урагшлаагүй түүхэн урт. Эхний алхам тус барилгын дэд бүтэц инженерийн шугам сүлжээний 6.8 тэрбум төгрөгийн төсвийг нийслэлийн 2023 оны төсөвт тусгуулан батлуулснаар ажил эхлэх боломж бүрдсэн. Нийслэл энэ ажлыг хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн орон сууцны корпорацид шилжүүлснээр төсөл амжилттай хэрэгжиж эхний барилгууд ашиглалтанд ороход бэлэн болоод байна. 1008 айлын орон сууцны дахин төлөвлөлтийн барилгын ажил бүрэн дуслаа. Тус хорооны нутаг дэвсгэр 5 толгой түвших компани түвш савлах зэрэг байрлаж байсныг иргэдийн эрүүл мэнд байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэж үзээд холбогдох газартай хамтран ажиллаж бүгд найрамдах хятад ард улсын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж барилгын ажил дууссан. Тус хороололт шинээр сургууль цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг Монгол улсын 2024 оны улсын төсөвт тусгуулан батлуулж барилгын ажлыг эхлүүлээд байна. Эрүүл мэндийн төвийн 1-р салбар амбулаторийн барилгын ажил бүрэн дуусч ашиглалтанд ороход бэлэн боллоо. Сүхбаатар дүүргийн 1-ээс 5-р хорооны 34 мянган иргэний эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус амбулаторийн 2 давхар барилгыг буулгаж шинээр 5 давхар барилга барих ажлыг Монгол улсын 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгуулан батлуулсан. Барилгын ажлын авц материалын үнийн өсөлт, ажлах хүчний зардал өссөнтэй холбоотойгоор дахин магадлал хийгдэх шаардлагатай гэх шалтгаанаар барилгын ажил хэсэг хугацаанд зогссон. Эрүүл мэндийн яам нийслэл дүүргийн холбогдох газруудтай хамтран ажилласнаар барилгын ажил бүрэн дуусч 2025 оны 8-р сарын 15-ны өдөр улсын комиссд хүлээлгэж өглөө. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг Солонгос улсын Назарет эмнэлэгтэй хамтран ажиллуулах ажлыг амжилттай эхлүүллээ. Тэр дундаа 3-р хороонд баригдсан 1-р салбар амбулаторид анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ. Сүхбаатар дүүргийн 20 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдийг эмнэлгийн тоног төхөөрөмж, дуудлагын автомашинаар хангах төслийг бүрэн хэрэгжүүллээ. 50 ортой цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дуслаа. Тус хорооны тоосго нийцсэн хэсэгт оршин суугч цэцэрлэгийн насны хүүхдүүдийг сурч боловсрох эрхээр хангахын тулд 50 ортой цэцэрлэг барих төслийг анх 2022 онд эхлүүлсэн бөгөөд барилгын ажил бүрэн дуусч 2025-аас 2026 оны хичээлийн шинжилгээг эхлүүллээ. 4-р сургуулийн барилгааг өргөтгөх биеийн тамир спортын залны иж бүрэн засварын хөрөнгө оруулалтыг Монгол улсын 2024 оны төсөвт тусгуулан батлуулав. Спорт залны засварын ажлын явц 90% та үргэлжилж байна. Өргөтгөлийн барилгын суурийн цутгалтын ажил хийгдэж байна. 720 хүүхдийн сургуулийн барилгын ажил бүрэн дуслаа. Сүхбаатар дүүргийн 12-р хорооны хүүхдүүд сурч боловсрох хариаллын сургуульгүй байсан. Монгол улсын 2020 оны улсын төсөвт 720 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг тусгуулан батлуулсан. 2024 онд нэмэлт хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлснээр 2025-аас 2026 оны хичээлийн жилд 166 дугаар сургууль нээлттэйлээ. Нийслэлийн 23-16 дугаар сургуулиудад Солонгосын Мёнжи их сургуулийн тусламж дэмжлэгтэйгээр сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх танхим байгуулах ажлыг санаачлан ажиллаж үр дүнд хүрлээ. Монтеро коллежид амжилттай суралцсан 15 сурагч залуучууд Америк нэгдсэн улсад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээ гартаа авлаа. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон төгсөх ангийн сурагчдыг Монтеро коллежид сургаж тэтгэлэг төлөвлөлтөд хамруулах ажлыг 2017 оноос хойш жил бүр хамтран зохион байгуулсаар ирсэн. Сүхбаатар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчдад бүгд найрамдах хятад ард улс болон Австрали улсад хэрхэн тэтгэлэгт хамрагдан суралцах талаар Тэнгэрүү агентлаг болон iStudy агентлагтай хамтарсан хөтөлбөрийг зохион байгууллаа. Эдгээр байгууллагатай хамтран ажилласнаас хойш
300 гаруй хүүхдийг тэтгэлэг хөтөлбөрт хамруулсан байна. 4-р сургууль дээр дэлхийн алдартай Lego компани хөтөлбөр угсардаг тоглоомыг ашиглан бага ангийн сурагчдад робот техник технологийн сургалтыг зохион байгууллаа. Сүхбаатар Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Канада улсын Ванкувер хотын Александр коллеж дээд сургууль болон ахлах сургуульд суралцах боломжийг нээж өгөх Канад 100 санаачлах төслөө эхлүүллээ. Улсын их хурлын гишүүний хүрээнд 2024-өөс 2025 онд хийсэн ажлын тайлан, цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж батлууллаа. Монголын хуульчдын хорооны төлөөлөгчдтэй уулзалт хийв. Уулзалтын үеэр ашигт малтмалын тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад чухал хууль тогтоомжийн өөрчлөлт одоогийн байдалтай холбоотой олон асуудал хөндөгдөв. Дархуул аймагт олон улсын жишгт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээнд оролцов. Энэ жил улсын хэмжээнд 5 байршилт барилга барих ажлын их тавигдлаа. Өнгөрсөн жилийн төсөвт хуульцсан байнгын орооны тавилсан төсөв шүүхийн салбарт өр өгөөжөө өгч эхэллээ. Монголын эрх зүйн шинтгэлийн шинэ үе шат онол практикийн хэлэлцүүлэгт оролцов. Монголын эрх зүйн шинтгэлийн шинэ үе шат хэлэлцүүлэхийн үеэр хуулийн байгууллагын шинжилгээний талаар тодорхой санаачлага дэвшүүлэхийн сацуу прокурорын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр хувь хүний хүчин зүйлээс үл хамааран илүү шударга, хуульд илүү нийцсэн бодит шийдвэр дүгнэлт санал гаргах боломж бүрдэх тухай байр сууриа илэрхийлсэн. Хиймэл оюун ухаанд суурилсан системэнд прокурорын субъектив хандлагыг саармагжуулж зөвхөн нотлох баримт болон хуулийн үндслэлд тулгуурсан үнэлгээ хийх боломжийг нэмэгдүүлэх юм. Энэхүү аргачлал нь зөвхөн прокурорын шатанд бус цаашлаад шүүхийн шударга үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж иргэдийн хууль шүүхийн байгууллагад итгэх итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой. Австралийн холбооны улсын Маквари их сургуульд Монгол оюутнуудыг тэтгэлэгтэй сургах талаар ярилцлаа. Хүний эрхийг хамгаалах хууль хэрэгжилтийг сайжруулах зорилгоор олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан улсын хурлын хууль зүйн байнгын ороо, хүний эрхийн дэд хороо, хүний эрхийн үндэсний комисс, парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн хамтран бидний эрх бидний оролцоо хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Мөн энэ чиглэлээр Женев хотноо зохион байгуулагдсан нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан, хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны ээлжид 38 дугаар хуралд Монгол улсыг төлөөлж оролцов. Иргэшүүлтээс урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн оролцоо уулзалт хилцүүлэгт оролцлоо. Хилцүүлэгт хүний эрхийн бүх нийтийн боловсролыг дэвшлүүлэх, төрийн албан агч иргэдийн харилцаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, талууд гарын үсэг зурлаа. Мөн иргэшүүлтгүй Монголын төлөө урандаар төрийн байгууллагуудад уриалга гаргахаар тогтов. Женев хот дахь цөмийн физикийн суурь судалгааны олон улсын төв улс төр судлалын хүрээлэнд уулзалтууд хийлээ. Тэрнд физикийн суурь судалгааг дэлхийн том их сургуулиуд болон судалгааны төвүүд хамтран хийгдээд бүтцээг бий болгон ажиллуулснараа хүн төрөлхтний шинжлэх ухаан түүн дотроо квантын сансрын физикийн хөгжилд нэн өндөр түлхэц хувь нэмэр оруулж байгаа. Хүмүүнлэгийн ухаан болон байгалийн шинжлэх ухааны харилцан уялдаатай судалгааг хийх боломжийн талаар ярилцлаа. Стэнфорд их сургуулийн профессор Жеф Кайрстэй уулзаж уулуурхаан салбарт дэвшилтэй технологи, хиймэл оюун ухаан ашиглалтын талаар санал солилцов. Бутаны хаант улсын үндэсний ассамблеийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй уулзаж, хууль тогтоомжийн тухай хуулийн талаар ярилцаж, мөн харилцан сонирхсан асуудлуудаараа санал бодлоо хуваалцав. Хятадын олон улс судлалын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтаар олон улсын харилцаа, худалдааны нөхцөл байдал, зүүн хойд Аз болон бүс нутгийн аюулгүй байдал, Монгол-Хятадын харилцаа хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцав. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага терроризмтэй тэмцэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах парламентын ассамблеийн хоорондын 5 дахь уулзалтад Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеиг төлөөлөн оролцож терроризмтэй тэмцэх асуудлуудаар түүн дотроо Монголын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярьж холбогдох талуудтай санал бодлоо солилцож оролцов. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 32 дахь чуулган Португалийн Порто хотод хуралдав. Бүгд найрамдах Солонгос улсын гадаад иргэн дэд сайд Пак Юнжу болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзсан хоёр орны хууль тогтоох байгууллагууд хуулийн асуудал эрхэлсэн байнгын ороодын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Сүхбаатар дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв болон эдгэлийн орч галдуул холбооноос зохион байгуулсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд өргөн хүрээтэйгээр хүргэх, сурталчлан таниулах, чанарыг нь сайжруулах боломжийн талаар санал солилцож хамтран ажиллахаар тохиролцов.
Иргэдийн хөдөлмөр зүтгэлийг төрөөс өндрөөр үнэлж олгодог төрийн дээд одон медаль хүртээх ажлуудыг зохион байгуулж байна. Мөн иргэдтэйгээ эрх холбоотой ажиллах хүрээнд Сүхбаатар Чингэлтэй дүрэг боловсролын салбарын багш сурган хүмүүжүүлэгч сурагч нарыг төрийн ордны үйл ажиллагаатай танилцуулах хүлээн авч уулзах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Уулзалтын үеэр ажлынхаа явц хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх тайлангаа биечлэн танилцуулж иргэдийн санал бодлыг сонсож байна. 2024-с 2025 онд хийсэн ажлын тайланг танилцууллаа. Анхаарал хандуулсан танд баярлалаа.